John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Сондгой тоо зохиолыг бичсэн Нямгава. Ангид прокурорын хүү Баярагийн жижиг магнитофоны хальс байн солигдож тоглолсоор бүтэн 2 цаг боллоо. Самбар дээр хайр дурлал гэж юу вэ? Дурлалгүй амьдарч болох уу? Хайрлал эцсээ дуустал хайрл. Дээдээр нэмэх нь үү, тэнцүү асуулт гэсэн янз бүрийн таталган бичгүүд элдв дүрстэй холилдон зурагджээ. Самбарын бичгийг хэн ч анзаарахгүй бол бичигдээд нилээн уджээ. Шүрний уурхай ишээр хаалга твэгтэн түгжсэн энэ ангид хэн ч орохыг зүрхлэхгүй байлаа. Хаалганы гадна талд анхаар чимээгүй шалгалтанд бэлдэж байна гэсэн тод бичиг хатаастай. Ангийн дотор тал саяхан зэвэрлээд дууссан бололтой. Сандлуудаа ширээн дээрээ хураажээ. Хүүхдүүд ширээ сандал цонхны тавцан дээр хүртэл авиран сууж, зарим нь вайл сэргэн. Энд тэнд намуухан ярэ өөрнө. Туяху чи нэрээ яаж авсан түүхээ дахиад ирээч гэх дуунаар ангита хамгийн жижиг биетэй шооч маягийн хүү ядарсан байдалтай. Энэ нэрнээс болж эцгийн минь чих хангинж байгаа бах та. Би чи 8 ахтай айлын отгоо хүү байхгүй юу? Эцэг их маань охин хүсэж ядахта хүүхэд олдонгууд туяа гэд эртнээс нэрлж гисэн гэдэг. Ах нар ч ээжин гидсэнд туяа гэдэг охин дүү бий гэд баярлаж өгч. Тэгэд яхав те. Нэгэнт часээсэн дуутай сүрлэгэр гараад ирэхээр гайхаж зүгөрсөн тэд маань туяа хүү гэд нэрлж гисэн юм. Гэд өөрөө илүү баясан чанга нээлээ. Ярэ улам өрнөж хүмүүр бага ахуйгаа дурсахыг хүсцгээжээ. Туяа хүү босож баяраа дэлгэр хоёр үрлээд дундаасаа захиа өгч байснаа ярьж гэхэд өдий болтол дуулаагүй явсан өхтүүд гайхан тэр хоёрыг ширдэцгээв. Үрлээтэй зэрэгцэн суусан дэлгэр шалгалтанд сандарсан мэд түгдэр нь толгой майцснаа. Баяраа шүлгийг бичээд би цаасан дээр хуулсан юм аа. Тэгээд энэ нь үрлээтэй үерх вэ гэж мөнгө хаяж доодч уучраалсангүй. Сүүлдээ зодтолтож үзээд дараа нэвлэрч хоёулаа нэрээ бичээд бит хоёроос гээд явуулчихсан. Үрлээч уншаагүй бит хоёрын нүдэн дээр ураарч идчихсэн. Тийм биз дээ. Гэд үрлээ рүү харахад түүний дүрлгэр борнууд баясгалан тайз авчиж цовоо инээд нь анги түүрэн хатана. Хараа одоогийн ярих зүйлийг баяраа бит хоёроос өөр хэн ч мэдэхгүй гэж дэлгэрийг хэлэхэд үрлээ инээсэн чигээрээ гэв. Бит хоёр 5 дугаар ангид ордог жилээ хожим том болоод хинэн үрлийг авах вэ гэж булаацалтаад гэж дэлгэрийг яриагаа үргэлжлүүлэхэд баяраа дэлгэр хоёр ч үрлийг бүр захын үнээр хаялцсан байжээ гэж туяа хүү өгөөдөв. Хэн илүү хайртайгаа үзнэ гэд бихний 2 шил мөргөлдүүлж хагалах юм боллоо. Хөө тэгээ яасан бэ? Би мөргөлдүүлж хагалаад хичээл тасалсан эргээр сургуулаас хөөгдөх шахаагүй юу? Гарт чин шил орсон уу? Орсон. Харин шилний өөрмөг хэлтэрхийн алганаас дээшлээд дугуун төрчихсөн байгаа гэж дэлгэрийг гараа өргөхөд хүүхдүүд харах гэж явлаа. Цусны тойргоор явсаар зүрхэнд чин шигдэж өхөндөө эрт тагалгаа хийлгээд авахулчихоо. 5 жилийн дараа мөрөндөө өрчихнө. Тэр үед үрлээ эмч болчихсон байна. Аваад өгөх юм байгааз гих яриа өрнөсөөр. Хөгжмийн хажууд үргэлж богцаажилж суусан баяраа цонхны тавцан дээрээс. Дэлгэрээ чамд өөр гайхуулах юм алгуу. Тэнэг хүн лим юмар бахархаж чадах байх гэж уурсангуу хэлэхэд туяа хүү үгийн үлгэн авч. Чи хагалж чадаагүй дэ уурлаад яваам уу гэв. Багнасаа турсахгүй шүү дээ. Дэми юм ярьцгаах юм. Хинт ч хэрэггүй. Хичээлээ хийцгээдэг байж гэх шууганыг ангийн дарга дамдин. Манайх шиг шуугантай анги алга. Одоо тарцгаая. 10 жил хамт сурсан улс эв түнчнтэй болмоор. Үүнээс хойш ангита бөөгнөрхөө болцгоё. Хамт сууж ярьж дурсаж чадахгүй улстай хатуу ярин шүү гэсээр ширээнээсээ босов. За чим үү хатуу яриад юу шилэх юм? Харин миний гар чам дээр арай хатуу тусч мэдэн штт. Бүү даргарах гэж баяраа хэлээд хөгжмөө цүнхэндээ хийхэд хинж юу ч хэлсэнгүй.
Хариу үг сонсоогүйдээ бахан хансан баяра ялсан бүх дивжинээс буух мэд мадайтал алхасаар гарахтаа шүүрний угархай шиг хаалганаас угц татан авч хогийн сав руу чулуудав. Гарсан нь сайн боллоо. Зодтолтох нь гэж яалаа. Шеф сургуультаа сагсан бөмбөр уулзалт хийхийг цэрэнхүү өгч зөвшөөрсөнгүй юу? Аргагүй штэ. Түүний хичээл дээр 6 хүүхдмүүд үнэтэй. Хүү ямар ховчин нууцаар уулзалт хийлээ гэж уулсан бэ? Энэ хүүхнүүд үз. Хүүхнүүдэд яхтай яа. Охтуудаа эндээс явцгаая гэж шуугилдан сандал ширээ түжигнэхэд энэ ангид хичээллэх ёстой бэлтгэл ангийн хүүхдүүд хийдийн ирчгсэн толгой болтол зуулан зогссон. Цуван гарах ах эгч нарын бараанаар цүнхээ дааж ядан буй охтууд нь жигдэрэн зогсхолвч хөвгүүд нь модон шалан дээгүүр гулгаж огтоо тэгээдэн үснээс нь чангаана. Сургуулийн урд хонглыг шил төл шиг гялалцтал зүлгэж арчиж үе цэвэрлэгч авгаан араас хүүхдүүд чимээ шүүгэнгүй аяархан дагана. Цөмөр мо авчаа юу? Зөрөө тагараач гэх дуунаар шалны шүүр модон дээгүүр чимээтэйе харайлдацгаав. Дийлгэр үлгүүрт очиж үрлэгийн цувыг аван хөл цөхөн хавсарч таны хувцсыг өмсүүлэх зөвшөөрнө гэхэд үрлээ нэмсгэлсэнгүй. Толгой төхөж хамтдаа гарлаа. Өвөл цүнгүй гулгасаар гялтайж гялалзсан халтиргаатай болсон үүдний чулуун довжоон дээр дийлгэр үрлэгийн зүнхийг барин өөрийнхөө зүнхийг амандаа зууж үрлийг их л элгэсгээр түшиж уулгав. Халамжилж хагалж өрхөв та гэх туяа хүүгийн дуу ард хоцорч саяхан маргасан үеэ нэгэнт марцсан хүүхдүүд гэргэрийн зүг хөгжилтэн салцгаалаа. Дэлгэр хүрлээ хоёр хаврын шороо элс хөөргөн үлээх хүйтэн салхинаас хоргодон нөмөр бараадж байшингийн болон дамсхийн зогсов. Сэрэгхэн нэгсэн ноосон малгааны доогуур үрлэгийн борус хүзүү тухын эрвгнүүлэн гижигдэх мэд. Хаяа толгойс ижилэн нүүр шавхурдан доглох үсээ хацар төмбийлгэн үлээн. Өдий хөртөл хоёр зүнх сугдан зогссон дэлгэрийг үрлээ жуумалзаа харснаа. Мэ энийг өмс гээд цэцгэн хэтээ нэмгэн бэлигээ сарвайв. Болио би эр хүн. Өмс. Эсвэл энэ буудлаас автобусан цугаад гэртээр. Гүйгүү. Ядаж шил оруулчихсан гартаа энийг өмс гээд үрлээ баруун гарынхаа бэлийг хүчээр өмсөхдөө чи ноосон малгайгаа яасан бэ гэж асуулаа. Хийцэн муухай. Ээж маань оройжонгоо сууж нэгсэн. Таалагдахгүй болохоор туяа хүүтэй зэрэг малгайгаар нь сольчихсон. Ээж чинь чамд гомдохгүй байна уу? Ээж үү? Ээж минь яхав дээ гээд дэлгэр уртаар шүүр салцснаа. Хизээ толгоогоо гээч гэдэг юм уу сольчоод ирэх үл гэж үгэлдэг. Урд нь намайг юмаа хаяхаар чихчин дуулахгүй бол маханд чинь дуулгаад өгье гээд угас хийдгсэн. Хортхон шиг 10 дугаар ингээд өгсөө дээд сургуульд орж ээжигээ баярлуулах юмсаа гэж бодох юм. Би чамд нэг үг хэлэх гэсэн. Бүр эр хүний ёсоор яргасан гэж их бодлоо гээд чулуу өшгчин зогсох дэлгэрийн ирээний сэдвийг гадралсан үрлээ. Дэлгэрээ чи манай сургуулийн сагсны талбайг хараач. Дийн тамирыг бүх нийтийн хүртэл болгоё гэсэн өрөө бичээд бөмбөг оруулдаг гогцоо байсан газар өлгөч гэж. Биеийн тамирын багш тэлүүл яах вэ гэв. Шалтак болоод хэлж орхино. Харин чи миний үгийг сонсож би чамд үрлээ дэлгэрийн яриаг өгч сонсоогүй юм шиг. Түүхийн багш гонгор бүх хүүхдүүд явуугийг мэдхий. Самбар дээр хичээл бичиж байгаад бидний хэн нь хөдөлсөнийг андахгүй нэр өгөрөн дуудахын яа. Үрлээ чи намайг сонсооч. Би чамтай олон жил гэмгүй ирэхэж чиний тухай сайхан болгоныг өөртөө ургуулan бодож сэтгэл зүрхэндээ чамайг шүтэж ирлээ. Чи ямар том хүний үг ярих юм бэ? Цаанаасаа тэгж гараад байна. Би ямар ч мэддэг хичээлээ ингэж төгдрөлгүй ярьж чаддгүй. Чиний зүрх хөвдөөд хичээл дээрээс чамайг аваад гарч явхад зэрэнхүү багш гадаа хонгил тааралдаад юу гэж хэллээ? Чамаас өөр хичээлдээ сайн хүүхэд тусалж болсонгүй юу гэсэн. Тэр үеэс хойш би чамаас ичиж энэ тухайга цухуулахаас зовж явдаг болсон. Цагаа болоогүй яриа байна. Танаа орцны хонгилд шүнхэн дуулдаг уу? Дуулдаг. Тэр бас чи гэж юу? Миний дуулж байгааг 10 жил сурахтаа чи сонсоогүй. Дурлал намайг дуулууллаа гэх нь. Зөвхөн дурлал намайг дэлхийн дээд амжилт тогтоолголоо гэж нэг гүйлтийн тэмэрч хэлсэн байдаг. Тэндүү сүрж юм. Чи нэрээ манай орцны явд гитартаа дуулдаг юм уу? Манай байрны ах эгч нар сайхан дуулдаг залуу гэдээсэн чи болох нэ. Би багтаа өглөө бүр байрны чаажуугаар гарахтаа цонхонд орчин
шинэхэн засан дээр том үсгээр хайртай гэж биччихэд өөрт чинь хилчгсэн юм шиг сэтгэл уужран явдаг байлаа. Эсрэг байрны чаананд шүн шат авчирч тавьж байгаа замын хараар чамд өмнөч гэд биччихэд түүнийг арилгах гэж зовон олон хоног хөдөлмөрлсөн хүмүүсийг харан сэтгэл хөдлөн шаналж үлээ. Дуугүй чагнан явсан үрлээ гэрийнхээ үүдэн дээрээд зүнхээ авч нэг үг хэлэх гэснээ шулуухан эргэж гэрэл үгийн гүйв. Үрлээ чимээ гаргалгүй гэртээ ороход баруун аймагуудаар томилтоор яваад ирсэн сурвалжлагч эцгийн нь ээжтэй нэрх яриа сонсогдоно. Чимэн ямар их тураавэ. Миний ажлын үр дүн аль хэрэг турж ядраавэ гэдгээр нь хэмжиж болно. Эхний аймагаас авсан шивгаага охин тав хоёрт өгөх гээд дөрвөн аймаг дамжиж 2 сар хадгалж ирлээ шүү дээ. Өвгөн минь авчирсан гуталчин таарахгүй. Тэрийг ч өмсөөгөө хөөхнүүд түүхэн биш болсон цаг. Усанд норгож байгаа сайн чихээд үз. Хөөе нундлахын өрөөгөр холгосоор байгаад хэддэг шалн хүндэрч хөвхөлцөж дуурдгийг андхаа байж гэж ярилцах дуу сонсогдоно. Үрлээ хувцтайгаа галын өрөөнийхөө цонхоор салахгүй ширтэн зогссон. Дийлгэр цэцэрлэгийн өндөр хайсан дээр сандаалан сууж төмрөөсөн зуурчээ. Улаан моциклийн арда чанга хэрэгчвэрэн суусан хорооны даргуулалтаа хийжээл хүн тэр хоёрын хоёр биений ширтэн зогсох зайны яг дунд зогслоо. Субатник тараарай. Сайн байна. Зүүн талын байр гарчихсан байна. Орцны дарганаар хүмүүсээ гаргаарай. Хагас шуудаа шороо даахгүй хүүхэд өгсчүүлээ хөөж гаргачаад 50 унтаж ямарч байгаа улс босоороо. 20 дугаар байрны балбар гэдэг нөхөр бүртүүлчихэд буцаж орж унтаж байсан байна. Субатник зөвхөн 16 нас хүрсэн хүүхдээс эхлэн бүртгэн гэж бүхэн цол шиг уянгалуулан хэлээд ухасхийн алга болов. Хүмүүс цуварч гарсаар сэвэл зүр салхи намдаж нар тогтоон ээж эхлэв. Аав ээж хоёроо дөхөн ирэх чимээнээр би одоохон гэж хэлээд гүйн гарч орцны үдэнд эргэлзэнгүй харж зогсох үрлийг дэлгэр тосон очлоо. Үрлээ. Дэлгэрээ чи битгий энэ дэр чи. Би үерхдэг хүнтэй штэ. Би бас хүүхэд тавлчихсан. Гэрийнхэн дэлгэс ч хайж байна. Гэд эргээд гүйлээ. Аянганд нэргүүлсэн мэт биеийн мэдээ алдсан дэлгэр үрлээг яаж буцаж явсныг ч мэдсэнгүй. Нөтнөн хаварж интерсэн зүлгэн дээгүр дагтаршиж салбарсан олон зам гарсныг дахин сэлбэж газрыг нь сэндилж байгаа хүмүүсийн хажууд яаж хүрснээ ч бүү мэд. Зүлгэний унах шахсан хашлага сандайлан согтуу хүн шиг толгоогоо салавчлан бүхийлөө. Хөөе нөхөр босооч. Чам шиг этгээдүүдээс бол зүлгэний хайсыг жил болгон өндөрсгсөөр малын хашаарах юм болох нь. Бэлчээр ирсэн мол шиг зүлэг гიშгчгээд бас амрах санаатай гэж Суботнын ажилд уурсаж бохимдсон нүмгэн дээлтэй халамт суудуу нөхөр чангачин хашгичин ярина. Дуу наран цочин сэхээ авах шиг өндийн олдох дэлгэрийн араас. Харлаа согтуу юм уу та. Харж байгааг инээ шир үтгээд байна. Хөөе нөхөр чи илжиг шиг зүлэг тууччаад өөрийгөө мал гэж хэлүүлэх дурггүй байна уу? Чам шиг юмнуудаас бол зүлгэний хашаа биш малын хашаа барьж байна гэж хашгирсаар хоцров. Цонхны зузаан хөшгийг түлхэлцтэл үлээгсэлхээр нүмгэн дээлт нөхрийн үг нэг үе замхран үе чангаран сонсогдоно. Урт сүүдрвчтэй малгай өмсөж жижиг ном сумаар сүүний лааз харвж байгаа 3 эрэгтэй хүүхэд дээр үрлэгийн анхаарал туслаа. Хамгийн түрүүн харвсан зурагтай цамцтай цэмцгэрхүүд зайдуу зогссон улаан даашинцтай өхөн 2 сум шидэж өглөө. Тэр хүү 2 сумаа тавьж дуусахад өхөн замын довжоон дээр үсчин цавхчиж тоглосоор байрны зүг гүйлээ. Байнаасаа өнгөрөн унсан үзүүртэй төмөртэй ардаа шууны өдтэй сумыг олох гэж өгтөлзөн ирэх өхнийг сохроо мөн нүдний чи хажуу тал твтэн гэж зөвхөн хаширах зурагтай цамцад хажуу талын хүүхдийнхээ модон сумыг авч анилан өхний нурууг онлоо. Сочиж айсан өхөн өвдсөндөө уйлах гэж өмөлдснөө хүүхдүүдийн инээлдэг шүүгэнд нэрлэхэж гараараа нурууга хурдан илэн ярвайж дуугүйхэн доороо зогслоо.
Тоглоомыг нь таслахгүй гэж салхи даган дуугдах сумын түүж ядарсан өхний шанаа даган урсах хөлстэй хамт нүдийн бүртэлцтэл дүүрсэн нулимсний бөөн тусал холцроотож сайрцсан хазрын даган урслаа. Угуйнасаа урагш бүндийтэл борлсон гараараа нүдээ дарж замаа харахгүй шхан бүдчин ойртож сумын нөгөөд гомдож ичсэн ирчээрээ олон будагцсаар тийм хихэн өнгө тэмдэггүй болсон орцны хаалгыг хятнуулан савсаар гүйн орхон харагдав. Удалгүй хаалга чимээгүй хэн онгойж завсар гарах нь хэн нэгэн хүн гадагшаа гарах мэт. Энэ нь улаан даашинцтай хон гэдгийг үрлээ сайн мэдэж байв. Үрлээ аманда чиний гомдох туйлын зөв чи тэгтээ амархан мартандаа гэж шивнэв. Шудраг ус явдлыг хизээч өнгөрөхийг хүсдэггүй дэлгэр байсан бол зурагтай цамцад чи шийтгүүлэх байсан та. Дэлгэрээ гарын чин шилийг би эмч болсон хойно авч өгнө. Заавал авч өгнө гэж бодов. Сүүлчин хонх цохилоход нулимс унгаагүй хүн бараг байсангүй. 21 үлээ хонгорхон багнасаа ингээд үддэг байжээ. Төгсөгчдийн үдшилтэд ороорой гэж цангинтал зарлах хүүхдийн дуу сонсогдоно. Сүүлийн үед уруу царайтай явх болсон дэлгэрийн хажууд баяраа ирээд. Өнөөдрөөс эхлээд хандсан зүг рүүгээ чөлөөтэй нисэх хэрэгтэй боллоо да. Сорогч гэдэг нэрийн дор хүн бүхнээс үг дуулж гарч ижлүүлж явсаар бүр өөдөж гүйцлээ. Чи яагаад уунигтай байдаг болчихов? Нас би гүйцчихэд байхад үүдийн шүд ургадаггүйгээд тарчилж гинөө. Тоглоомчгүй найз нь эцгээс мөнгө аваад шүдийг чи хийлгэж өгнө гэж мөр алгадан инээгээд танхим руу гүйв. 6 дугаар ангид сургуулийн цайны газар компод гөөхий хоёрт завсарлагаанаар чихэлдэн дугаарлаж байснаа дэлгэр санав. Дэлгэрийн үдийн ундыг үргэлж даадагтаа ирмэшсэн баяраа ширээ аван хүлээж суусан дэлгэрт аяга барьж авч чадахгүй гэдэг цагаан шаацсан өгцөм чулуудав. Санаандгүй инээн суусан дэлгэрийн үүдэн шүд дээр тас хийтэл буух аягны дуу чихтөжрүүлэн дөргөөхөд толгойн заадас задрах шиг болж янгинан үүдэн шүд нь хугарч үлээ. Харуулдаж унаад унгасан гих хурцэн цагаан шүдэнд нь их нь үдийг хүртэл харамсаж явдгийг дэлгэрээ саналаа. Том жижиг хүүхэд танхимд орлгүй үүдээр нь багшран чигэлдэх хонглын цонхны шилэн дэлгэр нүрээ наан өргөн давцангэн тэгнэн зогсохдоо ямар ч чимээ гаргалгүй унтаж улмоор биеийн суларч байгааг мэдрэв. Чи туяах үгээрэж хөдөлгөөний өвсөлгүй айгүй муухай бүжгэлдэг. Ямаа. Заагаад төгөлтөө. Зав алгадаа. Тэрнтэй бүжгэлнэ гэхээс толгой өдөж байна гэж ярилцсан өнгөрөх өгтүүд дэлгэрийг огт анзаарсангүй. Сургуулийн дээд давхрууд анирж шимээгүй ажээ. Дэлгэр дээшээ өгсөөр ангид орлоо. Нодн намархан будаг ханхалж байсан ангиас нь өглөө бужигнэн хөөцөлдөж босгосон тоос туяа шингэн одох нарны ташуу гэрэлд үемэлтхэн харагдана. Дэлгэрээ салхивчаа онгойлголоо. Одоо эндээс дэвтэр цаас будаг бэхний өвөрмөц үнэр ханхлана. Ширээн дээрээ гар тэлэн хэвтэж нүдээ анилаа. Хөлийн чимээ гаргах шиг. Үзүүлэнгийн самбар твхийтэл хураасан шүүгэний хажууд дэлгэр нуугдан зогслоо. Баяраа үрлээтэй орж ирэнгүүтээ хаалганы хоёр бариулд сандал өргөн хөлийн углалаа. Одоо хинч орж чадахгүй, хинч гарч чадахгүй болов. Үрлээгийн ойлхон чангарав. Маргаан нь эртгэлжээ. Баяраа тайтгаруулан үрлээгийн үсийг илгэхэд дэлгэр нүдэн шүүгээрүү улам наалдан шигэдлээ. Чи өөрийгөө баллж гин. Наад хүүхдээ гаргаж болохгүй гэх баяраагийн дуунаар дэлгэр самбарныхаа цаанаас хиндэж үзэгдэх үйц илгарн зогслоо. Хэрвээ чамайг эцгэн гэдгийг зөвшөөрөхгүй байгаа бол би хинт ч хэлэхгүй. Тайвширдаа үрлээ. Би учрыг хэлье. Үнэндээ би ийм болно гэж сансангүй. Сайхан үерхэд л гэж баяраа тайлбарлаж хэлэхэд гомдсон үрлэгийн хаалга чиглэн явахдаа юу ярьсныг дэлгэр сонссонгүй. Баяраагийн хажууд яаж очсноо ч бас мэдсэнгүй. Нулимсан дуртай хүний өнөргөө амтан гэж үсрэн цогсноо санана.
Ухаан алдсан баярааг түргэний тэргээр уйлэлдэн авч явахт нь дэлгэр өөрийгөө зөв төгсөөр байв. Сэргийлэхэд очсон хойноож шүүхэд шилжсэн үедээ ч энэ зодолт юунаас болсныг хэндэж бүрэн тайлбарласангүй. Ингэж 21 хүүхдээс нэг нь хүнийг ноцтой гэмтээсэн хэрэгээр хүн дээр шийтгүүлж тэсвэр замаар замналаа. Автобусны зогсоолын уужим талбай дээр унаа хүлээн зогссон олон хүний хажуугаар хүүхдүүдийн зөрүүд зовонжигссан урт жигсаал өнгөрлөв. Бүгд бибигийн араас харан өндөр намаараа жагсжээ. Өнгөрөн үлдэх хүмүүс гайхсан, шоолсон, дурссан, учрыг үл ойлгосон харцаар үүднэ. Хүүхдүүдийн цуваа яваанда замбраалдан эгний зэрэгцээг болж 2-3-аараа тарж салан хүүрнэлдэж эхэллээ. Биднийг одоогоос 10 жилийн өмнө сүрэн багш яг энэ замаар жагсаагаад явж өгч илээ. Халтраа, чамайг нэгдүгээр ангид ороход оюунаа юу гэж асуусан бilé? Чамайг яагаад талтар гэдэг болсон юм бэ? Нүрээ угаахгүй болохоор ч нү гэж асууж исэн. Хилэмгээ өхөн бэжээ. Маргаашнаас эхлээд сурагч форма өмсөхгүй гэж бодохоор уйлмаар гэж тарган шар өхөн цагаан хормогчороо нүрээ дарам мэгшлээ. Чи формоос салах дургүй байлгүй яхав. Нэгдүгээр ангид байхдаа өглөө босоод явхад амаргээд өмсөд унтж байсан гэвчтэй гэх хөгжүүн яриа сонсогдоход бүгд инээлтлээ. Хүүхдүүдийн инээд үе үе сэргэлэн зангинаж яриа хөөрөө ихтэй харагдавч балчирхан насандаа эргэн хоргоцсон хөнгөн гуниг нүдэнд нь тодорно. Бусдаас хоцорон явсан өхтийн нэг нь сандрангуй. Хүй, бидний араас нэг хүн дагаад ах шиг утгагүй амтан бэ гэж шивнэлцээр дөрүүчин игнэгээ гүйцэхээр хурдан алхацгаав. Годомжны сэрэх хөдөлгөөнд онцгой харагдан тасарч хоцорсон дэлгэр хүүхдүүдийн явсан зүг рүү очихоос өөр аргагүй. Өнөөдөр тэдний анги уулзалдах ёстой. 5 жилийн өмнө энэ хүүхдүүд шиг хөдлөлдсөн гүйж байсан олон янзын ааш араншинтай хүүхдүүд одоо ямар болсноо үзэж харцгаахаар цуглаж байгаа шүү. Дэлгэрийг хоригдож байхад нь ангийн нь олон хүүхдүүд эргэж уулзсан боловч ямар шалтгаанаар баяраг зодсныг бас л мэдээгүй байлаа. Хүүхдүүдийн шууганд хүртэл шатар тоглож зурсан сургуулийн жижүүр өвгөний онцгой нүүдэл хийх гэж хөлөг дээгүүр 3 орчин дуургаж савлах бүрт тойрон зөксөн хүүхдүүд саадуулж буруу зүв гэж амбул алдан хашгиралтана. Мөн хэцүүлсаа. Бүр баг хүүхдүүдээс дор юм гэд өвгөн шатраа хураалаа. Шатраараа нэг нүлгэж. Одоо болохгүй. Хуучин төгсөлтийн ах эгч нартайгаа уулзалт ийн. Өвөө айсан гэж хүүхдүүд хашгиралцсаар хурлын танхим руу гүйлдэцгээв. Шүүгэн намдсанд баярлаж шүүр хөвөнгө хангинуулан ёх гэж амсгааван сууж тамхи ороох цэвэрлэгч юмээ өвгөнцөн учирхан. Миний нүд залуудаа бар байсан юм. Хөгшөрхөөр ногоон туяа суугаад ирэх юм. Мөн сонно гэж хуучлав. Бөө хөдөл хэл. Танаа нутгийнхан бүгд л налимгар шар нүртэй ногоон нүдтэй штэ гэж өвгнийг мэдэмхирэн цаашлуулахад. Бөө цэцрэх. Бэрман манаа нутгийнх. Тэгээд ямар царайтай вүлээ? Хүн бүр гайх тийм шүү. За ач минь бол ярилталга гэж имгэн мөчөөгөлгүй тэмцэв. Ач чинь энэ жил 1-р ангид орох байхаа. Баруун зүүн гараар нь бичиж зургаарай. Тэгвэл их баг 2 тэрэг зэрэг хөгж гин. Илүү ухаантай хүн болно. За одооний хүүхдүүдчтэй үзэг сонсох нь ихтэй тогтооц муутай шүү гэж өвгний хэлэхэд. Чи оройн сургуулийн 8-р ангийг 50 настайдаа төгссөн гэлөө гэж эмгэн үнэн сэтгэлээсээ асууж бахархсан нүдэр өвгнийг ширтэв. 51 тайдаа. Зөвлөлтийн нэг зохиолч 50 настайдаа анхны өгүүлэлгээ бичиж алдаршсан юм. Мөн сүрхий. Хүн хичээвэл чадахгүй юм алга. Өнөөгийн хүүхдүүдчтэй эрхэлж тоглох нэгтэй дөх шиг. Хаяа зодож байвал шар усан тараад нүгэлгэм муу яран байгаадаа хөөргсийг. Зэ юунч нэлцгэр юм билээ дээ. Хөөргсийг гин гэж өвгөн эмгний дүүрэн уулгалснаа. Бид ч уншныг залгидаг байлаа. Одооний хүүхдүүд мөн гэцүү байгаа. Унших нь багтаад байх шиг. Яаж амьдран да гэж зовнонгоо дуурч шилээ шөргөв. Яах юу ахв дээ? Та нар шиг хойч үе муу хилээд амьдрчихгүй юу? Гэх дуунаар эргэн харахад дэлгэр зогсож байлаа.
Та намайг танихгүй байна уу? Би Дэлгэр байна. Гэхэд өргөн цээжинд нь оёосон задарчхнуу гэмээр язайтал татагдан өмсөгдсөн шар цамц хавар намрын гутал дээр богинодсон өмдний оёосыг эндүүдэлгүй эргүүлэн тавьж өргсөн саарал өмдийн сэжиглэн харсан өвгөн санахгүй байна гэв. Энд сүрэн багшийн төгсөлд уулзалт хийж байгаа юу? Гэж Дэлгэрийн царайчлангуу асуухад энэ уулзалт хийж байгаа ангиас чинь хамгийн авьяастай уулз төрж гарсан юм чинь гэж өвгөн бардам хариуллаа. Энэ үг Дэлгэрт хаяглан хилчих шиг санагдан гараа халаасандаа лав хийж дээшээ гүйхэрэн харав. Үнэхээр алдартай хүмүүс төрөөгүйч сайн хүүхэд олон төрүүлсэнийг эндэр тэгнэн сууж байгаа улсын байдлаас харж болно. Тэдний царай хөнгөлөг үг хэл цогтой байгаа нь нүдэнд тусна. Сурагчдаа өдөржин хүлээсэн багш сүрэнгийн хараа цуцжээ. Сүрэн багш сэтгэлдээ үрлээ Дэлгэр хоёрыг үгүйлэн бодож өөдрөө байн харавж параа алах. Сүрэн багштай харц тууларх вэ гэж зовон хүүхдүүдийн ард нуугдасхийн зогсох Дэлгэр сэтгэл санааны сайхан зурглал бүхнийг нь зөөн тээдэг байсан багшийн нь ширэн зүнхний хоосор хилэгдэж олон дахин уягдсныг ажиж байв. Хичээл тарж зуны амралтыг хилтэл сүрэн багш энэл зүнхтэйгээ явах дуртай. Зунан олон сайхан зүнх ээлжлэн барьдаг байсныг Дэлгэр нүдний норчимд цагирган үрчлээ гүнзгэрэн сууж багшигаа харан бодлоо. Хоёрхан өнөөдрийн тутвын хинбэ гэж тэнгихэмд шивэр авэр ярилцах сонсогдоно. Хүүхдүүдээ би нутгаас архихгүй ирсэн шүү. Манаас энэ онд буух архиа 3 сарын өмнө ууга дууссан гэж хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж ажиллаж байгаа туяа хүү ойр орчиндоо шивнэн ярьж инээлгэнэ. Бүгд хөгжилтэй. Тэнд бүх хүнийг танилцуулжээ. Сэтгүүлчин ангийг амжилттай төгсөж анхныхаа номыг хэвлүүлэх гэж буй Баярагийн шүлгүүдээс уншуулъя гэсэн санал гарлаа. Баяраа бусдаас өнгөлөг сэргэлэн харагдана. ертөнцийн баяр цөлийн гэгээ гэсэн цуврал шүлгүүдээс уншихад нэжгэнсэн алга ташил тугтлаа. Хүнд үгүйлэгдэж хүнд хэрэгтэй байхыг дэлгэр хичээн мөрөөддөг байлаа. Одоо ч идэл. Энэ дэр хүрхээс цовно. Гар мар санагтаад шат руу уруутлаа. Жижүүр өвгөн хүртэл яруу үгсийн санд шумбахаар явжээ. Үүдэнд 4 орчим насны охин өвөөгийн шатрыг урд сандал дээр дэлгэн тарааж хөл дорж ядан яваад үүдээ шатар заах гэж оролдоно. Хөлөг дээр хар цагаанаар нь ялган эмхгүй өрсөн шатрын модыг дүүдээ зааж би чамайг энийг энүүгээр идгэсэн биз дээ. Одоо би идэн. За чи идээч гэж шамдангуу хэлэхэд учрыг олохгүй жаахан дүүн шатрын хар дүрсийг амандаа өмгөн ярвав. Хин чамайг ингэж идгэв, ингэж идээч гэд модон хүүг зэхрэнгуу булааж авсан их чинь дүүгийнхээ гарыг чанга алгадаад уйлуулчихв. Дэлгэртээ таарч тэнцэх ажил олдлоо. Тэр хүүхдүүдтэй эв дүүгээ амархан олж чадлаа. Шатаар түжигнэн буух хөлийн чимээнээр дэлгэр гадаг шагарлаа. Гэтэл чан хурдаас нь үрлээ нэгэн боодолтой юм тэрсээр айсвэ. Тийм ээ, мөн байна. Үлэм идэг турчгч. Дэлгэр мэндэлж чадахгүй өөдөөс нь харан зогслоо. Үрлээгнүүд дэлгэрийн хөдөлж зогсоо хүүхдүүд дээр туслаа. 2 хүүхэд зэрэг ээжээ гэж хашгиран тосон гүйлээ. Хоёулаа үрлээгийн их байж. Гайхаж мэлийсэн дэлгэрийн эвэршиж хатуужсан гарт үрлээгийн зөөлөн гар хурж буухнаас нь чанга атгснаа. Сайн уу дэлгэрээ гэж хүчлэн дуугарлаа. Хүүхдүүд нь зүвтэн чангаана. Би чамайг өнөөдөр энд ийм янз тэрнэ гэж сонсонгүй гэж үрлээ хэлээд өрөвдсөн харцаар дэлгэрийг харлаа. Би түрүүн ирсэн. Хожимдод ортолч үүдэн зогсчихлаа. Тэгэд би буцаж гүгээд аавынхаа костюмыг чамд авчирсан. Бүү муу юм санаарай. Эцэг минь удаа өмсөж амжаагүй юм. Аавч тийм ээ нас орсон. Харин би том өхөндөө сайн эцэг болж чадсан шүү. Тэр маань энд багшилдаг юм. За баяртай. Чи энийг өмсөх орой бүгдээрээ уулзна гэд үрлээ хүүхдүүдээ хөтлөн жаргалтай хүний алхаагаар торолцтол алхасаар сургуулийн хашаа руу орлоо. Сургуулийн шавар нунсан довжооны өнцөг дээр дэлгэр өөрийн эрэхгүй хөл нуглан сандайлж
буудал тоёмор нүрээ даран тонгойлоо. Зөвхөн энэ удаа би тонгойлоо. Одоо би юунд ч тонгоохгүй гудаахгүй явна гэж түүний нулимстай нүд шивнэх мэт. Төгсөв. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн найруулагч Нямгаваагүй энэхүү сондгоотоо өгүүлэлгээсээ сэтвэлэн би чамд хайртай киноны зохиолыг бичиж төрийн шигналт урлагийн гавьяа зүтгэлтэн найруулагч Бигзин Балжин Нямгаваа найруулсныг бид бүхэн шимтэн үздэг билээ. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.